Тэгэхээр ер нь Qualcomm компанийн хувьд анх удаа хэмэл оюуны чипний технологийн салбарт хөл тавьж эхэллээ. Тэд ингэснээр AMD болон Nvidia-тай өрсөлдөж эхэлж байна тий. Тэгэхээр Qualcomm компани өөрсдийнхөө A200 болон A250 гэдэг чипээ танилцуулсан байна. Тэгэхээр энэ чипний хувьд яг Nvidia AMD-ийн хийж байгаа хэмэл оюуны чиптэй график карттай яг адилхан технологи бол биш. Гэхдээ энэ компани за хэмэл оюуны чипний технологид орж ирж байгаа гэдэг үгээрээ зарлж. За яг одоогийн танилцуулсан чип нь яг юу вэ гэхээр за AI accelerator chip буюу за хэмэл оюуныг ингэж илүү хурдан ачаалахад зориулагдсан тийм чипийг танилцууллаа. За энэ нь за хэмэл оюуны загваруудыг боловсруулах, сургахад ашиглагдах биш. За хэмэл оюуныг бид нар өдөр тутамдаа ашиглахад за тэр моделийг, загварыг илүү хурдан ачаалуулахад зориулагдсан тийм чип гэж хэлэхэд болно. За энэхүү чипийг 2026 оноос хойш AI200 үйлдвэрлэж эхлэх бол AI250 2027 оноос эхлэн үйлдвэрлэж эхлэх юм байна. За яг одоогийн байдлаар 202 тэрбум долларын үнэлгээтэй байгаа зах зээл ийхүү яг одоогийн байдлаар магадгүй дэлхийн хамгийн өндөр үнэлгээнд хүрээд байгаа зах зээл рүү ингэж хөл тавьж орж ирж байгаа нэлээдгүй сонирхолтой санагдаж байна л да. Тэгэхээр McKinsey-гийн ийм судалгаа байна. 2030 он хүртэл за энэ хэмэл оюуны чипний зах зээл дата төгөөдөд нийтдээ 6.7 их $80 хөрөнгө оруулалт хийгднэ гэдэг. Тэгэхээр яг энэ мэдээлэл гарсны дараа Qualcomm-ийн нэг хувьцааны анш ер нь яаж өсөв? Ер нь цаашдаа зах зээлийн үнэлгээ нь ер нь яахаар вэ? Тэгэхээр Qualcomm-ыг бол ялангуяа энэ хөрөнгөний зах зээл дээр олцдог хүмүүс бол маш сайн мэднэ. Яа тэгэхээр энэ бол үндсэндээ одоо Америк нэгдсэн улсын хуучны суурь сайтай технологийн компаниудын нэг. За одоо бидний мэддэг Broadcom ч юм уу те эсвэл бол AMD за AD буюу одоо Micro Device эдгээр компаниуд бол ерөнхийдөө ойролцоо технологиудыг одоо хөгжүүлдэг. За бас их ойрхон одоо market cap-тай буюу зах зээлийн үнэлгээтэй байлаа. Одоо жишээ нь Nvidia компани бол адилхан байсан л гэсэн үг. За одоогор бол Qualcomm бол 200 орчим биллион доллар буюу тэрбум ман долларын үнэлгээтэйгээр бол одоо нийт одоо зах зээл дээр бол 90 орчим дээр явж байгаа. Ранкараа гэсэн үг. Нэлээд хямдхан байна гэсэн санааг хэлж байна те. Тэгэхээр энэ одоо том зах зээл рүү бас хөл тавьж орж байгаа нь өөрөө юу гэдгийг гэхээр одоо Qualcomm-ыг бол цаашдаа бас нэлээд потенциалны байна гэж ерөнхийдөө харж болохоор байна гэсэн үг. За Rosenblatt гэдэг одоо яг сан байдаг. За эдгээр сангаас бол одоо өөрсдийнхөө яг тэрхүү үнэлгээг бол одоо нэмэгдүүлж эхэллээ. За ер нь бол сангууд яадын гэхээр хувьцаануудын үнэлгээг за тэд байх боломжтой. Тооцоолол нь тэд байна. Хэрвээ энэ зах зээл рүү ороод ийм өсөлт орох юм бол энэ компани үнэлгээ өснө. Эсвэл бол буурна гэдэг өөрсдийн одоо тоонуудаа өгч идэг. Тэгэхээр эхнээсээ өгөөд эхэллээ гэж харж бодно. Саяны миний дурддаг Rosenblatt бол юуг хэлж ийн гэсэн үг. 225-ын одоо үн дээр очих боломжтой байна гэдгийг бол хэлж ийн гэсэн үг. За одоогоор бол 180 орчим дээр байна. Одоо дахиад цаашдаа юу гэдэг нэг 25 орчим хувийн өсөлт бол энэ жилдээ байна гэж харж эхэлж байна гэсэн. Тэгэхээр Qualcomm бол маш залуухан байж магадгүй. Гэхдээ залуухан гэдэг нь үнний хувьд те. Мэдээж энэ компани бол асар том төвхтэй. Одоо нөгөө мобайл яг энэ хүү чипүүдийг маш сайн үйлдвэрлэдэг гэдгээр их алдартай компани байсан. Өмнөх нэвтрүүлгүүдээр бас бид ярьж ирсэн те. Яг үндсэн суурь технологиуд нь байгаа энэ хуучны Америкийн технологийн компаниуд руу хөрөнгө оруулалтууд маш их орох сонирхол руу шилжиж гин буюу за дотроо одоо нөгөө сектор солих гэж хэлдэг л дээ. Нэг sector rotation strategy гэж бүр нэрлсэн байдаг. Тэгэхээр тэр нөхцөл бол харагдаж байна гэдээ дурдчихсан бол одоо эхнээсээ бид нэр AMD-гээс эхлээд энэ хүн нөхцлүүдийг бол харж эхэллээ. За тэрний дараа Broadcom байсан бол өнөөдөр Qualcomm бол энийг харуулж байна гэж болгож байна. Тэгэхээр тэгэлгүй яах вэ? Одоо энэ хэмэл оюуны чипний зах зээлийн 90 орчим хувийг Nvidia-гийн график картууд ялангуяа Blackwell эзэлж байгаа шүү дээ. Тэгэхээр Blackwell-ийн хувьд за бусад одоо Blackwell-ийг хэрэгжилж байгаа хэрэглэгчдийн хувьд одоо жишээ нь Microsoft, Google, за Apple компанийн хувьд өөрсдийнхөө юм custom chip-уудыг аль болох хөгжүүлж үйлдвэрлэхээ зорж байгаа. За бид нар яг энэ зах зээлийн одоогийн байдлаар хамгийн hot буюу хамгийн гол тоглогч болоод байгаа OpenAI компани зөвхөн Nvidia-гаас хараад бас өөр альтернатив сонголт хайж байгаа гэдгийг AMD-гийн хамтын ажиллагааны гэрээнээс нь харж болсон тийм. Тэгэхээр ер нь Qualcomm компани ямархуу бизнес эрхэлдэг вэ гэдэг зарим мэдээлэл өгье гэж бодож байна. Тэгэхээр Qualcomm-ийн хувьд бол за CPU, GPU, за хэмэл оюуны
одоогийн байдлаар график карт гэж нэрлэгдээд байгаа MPU, за мөн 5G модем зэрэг яг энэ ухаалаг гар утас лаптоп дээр ашиглагддаг процессоруудыг бүгднийг нэгтгээд нэг чипэнд дагуулж чаддаг гэдгээр алдартай. За яг одоогийн байдлаар тус компани Android үйлдвэрлэлийн систем дээр ажилладаг ухаалаг гар утаснуудын ихэнхийнх нь процессорыг үйлдвэрлэдэг. За бидний маш сайн мэдих Samsung, Xiaomi, Oppo, Vivo, OnePlus, Motorola зэрэг компаниудын ухаалаг гар утасны хамгийн сүүлийн үеийн хүчирхэг график картуудыг процессоруудыг үйлдвэрлэж байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ Samsung-ийн ямар нэгэн утас судалдаж аваад Snapdragon гэдэг үгийг харвал тэр Snapdragon нь Qualcomm-ийн үйлдвэрлэдэг чип байгаа. За үүнээсээ гадна тус компани өөрөө холбооны сүлжээ буюу 4G болон 5G-ийн технологи дээр дэлхийд топ тэмдэглэгддэг. За өөрсдийнхөө патентыг бас нэлээдгүй технологи дээр эзэмшдэг бөгөөд за өөрсдийнхөө патентуудыг бусад компаниудад лиценз байдлаар олгодог ийм бизнес эрхэлдэг ба. За мөн өнгөрсөн жилээс эхлээд лаптопны зах зээл нэлээдгүй хүчтэй орж ирсэн. За Snapdragon X Elite гэдэг процессор байгаа одоогийн байдлаар за өнгөрсөн жил Microsoft компани Copilot нэмэх нь Plus Copilot гэдэг ийм өөрсдийнхөө лаптопнуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр энэ Copilot-ийн хүрээнд Snapdragon-ы чипнүүдийг тухайн үед ашиглаж эхэлсэн. Тэгэхээр энэ дээр ямар давуу тал үүсэж байна гэхээр одоо бид нар лаптопны зах зээлийн ихэнх чипний хувийг бол Intel компани эзэлж байгаа гэдгийг мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зах зээл дээр Qualcomm Intel-ээс илүү Intel-ийн X86 гэдэг архитектур байдаг. Үүнээс илүү өр өгөөжтэй ашиглах боломжтой архитектурыг ARM-ийн архитектурээр суурлаад компаниудад санал болгож эхэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоогийн байдлаар Windows үйлдвэрлэлийн систем дээр ажиллаж байгаа компьютерууд нэг 10-аас 15 цаг орчим өөрсдийнхөө цэнгийг барих боломжтой. За Qualcomm-ын чипийг ашигласнаар 20 цаг болж багтаа нэмэгдэж байгаа. Тэгэхээр ийм үр ашигтай процессоруудыг үйлдвэрлэж чаддаг гэдгээр олон тус компани алдаршаад байгаа. За өнгөрсөн удирлын санхүүгийн тайлангаар бол 10.4 тэрбум долларын орлого олж, за үүнийхээ 6.3 тэрбум долларыг зөвхөн гар утасны зах зээл дээрээс олсон байна. Иймэрхүү гайхалтай зах зээл байна. Тэгэхээр ер нь энэ химлоны чипний зах зээл ер нь улам цаашаага өргөжин тэлэх чиг хандлага байна уу? Чи бас энэ дээр юу гэж харж байна? Тоонод бас юу хэлж байна? За тий. Тэгэхээр одоо ер нь бол бид нар нөгөө AI chip гэхээр бид нар зөвхөн одоо нөгөө юугаараа төсөөлөд ажиллахгүй л дээ тий. Яг бидэрт одоо нөгөө мэдээлэл өгдөг хэлний модельээр төсөөлж болохгүй болчиход байна. Энэ цаашдаа одоо автомашины салбар за одоо юу гэдгийг те ухаалагын хүү төлүүд дээр одоо девайсууд дээр ч юм уу те бид нар бол бүр яг нэвчин гэж орж ирж байна л да. Тэгэхээр түрүүн бас тоо хэлж энэ дэр 6.7 их $80 гэдэг бол өөрөө маш томоохон мөнгөнд дүн шүү дээ. Тэгэхээр ийм хэмжээний мөнгө ийшээга энэ зах зээл дээр эргэлдэх буюу тухайн компаниуд энэ зах зээл рүү хөрөнгө оруулсан одоо мөнгө гэсэн үг. Яг тэр компаниудын үнэлгээ гэж ойлгохоос илүү тэр компаниуд ийм хэмжээний мөнгийг зах зээл рүү нийлүүлж байна. За хэрэглэгчид бас ийм хэмжээний мөнгийг бас нэмж оруулж байна л гэдэг санаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс маш том одоо бүтээн байгуулалтын асуудлууд ялангуяа тэр дэд бүтцийн асуудлуудыг бол шийдэж болж байгаа. Хэрвээ дэд бүтэц шийдэгдсэн байгаа тохиолдолд бол мэдээж одоо энэ зах зээл бол цаашдаа улам одоо хэлэх нь бол одоо тодорхой болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө яг өнгөрсөн жил яригдчихсэн зүйлсээс үргэлжилсэн хэвээрэл байна л да. Одоо өмнө жил бол ингэж хардаг байсан те. Nvidia гэдэг компани бол энэ дэд бүтцээр бол маш сайн ажиллаж байна. Дэд бүтцийг ерөнхийд нь зохион байгуулчлаа. За одоо энэ дээр тэгвэл ямар програм хийгдэх юм? Нөгөө дэд бүтцээр чинь суйрлаж ямар асуудлуудыг шийдэхийн за тэр компаниуд маш сонирхолтой байна ярьдаг байсан бол дэд бүтц болоогүй байна гэдгийг ерөнхийдөө бас дахин зарлаад байна л да тий. Өнөөдөр бид нар 5 их найдын компанийг харах чинь. Тэгэхээр энэ одоо маш хурдцтай тэлж байгаа зах зээл байгаад байдаг. Тэгэхэд юу гэдэг бид нар магадгүй энэ одоо том технологийн эхлэлийн үед явж байгаа. Яг өнөөдрийн бидний амьдрал дээр одоо юу гэдэг роботууд бол AI ухаантай болцсон бидний хажууд бол одоохондоо бол яг туслалцаа хийгээд бол байхгүй. Одоо гэрийн үйлчилгээ гэдэг ч юм уу те. За мэдээж бол үйлдвэрүүд дээр бол байгаа. За мөн робот төр машинууд бас яг 100% үйлчилгээнд орчоогүй байна. Тэгэхээр энэ бол одоо асар том зах зээлийн эхлэл болж байна гэж үзэж байна. За бид нар бас өмнөх нэвтрүүлгүүдээр тайлбарласан л да. Хүмүүс бол илүү одоо энэ AI технологийн салбарыг бол одоо за 2000 оны .com-ын bubble гэдэгтэй их одоо харьцуулж үзсэн. За тэгээд харьцуултууд бас яг тийм байгаа онохгүй байна гэдгийг бол шинжээчд бол маш их тайлбарлаж байгаа. За яагаад гэхээр би дахин одоо нэг энэ дээр тайлбар өгье. 2000 оны .com-ын bubble гэдэг ойлголт юу юм гэхээр интернет суурьтай компаниудын одоо өсөлт байсан гэж ойлгож болно. Интернет суурьтай гэж юу гэж ойлгох юм гэхээр за интернетийн орчинд үйл ажиллагаа явуулдаг. За одоо интернетээр дамжуулж ашиг орлогоо олдог компаниудын
хувьд бол хувьцааны үнэлгээ асар өндөр өссөн гэдэг одоо тийм одоо нөхцөл гэсэн үг 2000 оны нөхцөл бол за тэгэхэд тэр үед бол харьцангуй яг өнөөдрийнх шиг юм дэд бүтц бол бүтэн байгаагүй буюу одоо нөгөө сүлжээний асуудлаа шийдэг байсан зөвхөн прототип буюу одоо тэрхүү компаниудын бизнес моделийн төвшөнд явж исэн гэж ойлгож болно. Тэгэхэд өнөөдрийн нөхцөл буюу AI нөхцөлийг бол шал өөрөөр тайлбарлаж байна л да. Яагаад тэгэхээр энэхүү томоохон технологийн компаниуд бол дэд бүтцээ өөрсдөө шийдчихсэн. За дэд бүтцийг ажилуулж байгаа учраас тэнцэнээс ашиг олох нь бол тодорхой юм а гэдэг байдлаар бол шинжээчд хандж байгаа. Тэгэхээр энэ хоёр AI bubble болон .com bubble гэдэг хоёр харьцуултыг бол бас шинжээчд нэлээдгүй хийгээд байгаа. За илүү AI bubble байх уу үгүй юу гэдэг тал дээр бол зарим хүмүүс бол бас бабл биш байна гэж тайлбарлаж байна. Би бас яг энэ талд нь байгаа. Тэгэхээр энэ дээр технологиуд харагдаад байгаа. Аль дээр нөгөө юунуудаа хийчихсэн байна те, дэд бүтцүүдээ хийцэн байна. Эндээсээ ашиг олоод явж байгаа учраас за ийм нөхцөл бол харагдаж болж байна. Тэгэхээр AI чипний зах зээл бол одоо ирээдүйд бол маш томрох ийм нөхцөл харагдаж байна гэж байна.